Хэвтэнгээс суваг ихэвчлэн шинжлэх ухааны талаар ярьдаг гэсэн энэ удаа бага зэрэг сэгээ өөрчлөөд нэгэн өөр зүйлийн талаар ярихаар боллоо. За тэр нь юу вэ гэхлээр ойр дотны хүний үхэл. За ойр дотны заавал хүн гэлтгүй таны тэжээвэр амьтан ч юм уу те ямар нэгэн чухал зүйлээ алдсны дараах хүний амьдрал нэг юм хоосон болчтой доо. Тэрхүү хоосон орон зайг ер нь хэрхэн яаж буцааж нөхөх юм бэ? Одоо тэрхүү тэр ойр дотныхаа хүний үхлийг хэрхэн давж гардаг вэ гэдэг талаар ярихаар шийдлээ. За тэгээд яагаад ингэж ярихаар болсон бэ гэхлээр би 20 онд аавыгаа алдсан. За тэгээд аавыгаа алдснаас хойш нөгөө аавын амир ирэхэн байсан болохоор аавынхаа үхлийг хүлээн зөвшөөрч чадахгүй нилээн зовсон. Тэгээд тэр зураа за би одоо ингэж ганцаараа зовж яхаар одоо өөр хүмүүс юугод битсэн байна, унсан байна гэдэг талаар харж байгаа 5-6 ном уншаад тэрэн дотроос хамгийн надаа үр дүнтэй гэх юм уу санагдсан номынхаа талаар ярьж байгаа гэдэг болохоор тийм болохоор ямар нэгэн тийм одоо мэрэгжлийн хүн бол би өөрөө биш. Гэхдээ одоо хүний бичэн одоо мэрэгжлийн хүний бичэн намайг ярих байгаа болохоор тэр зүгээс нь болохоор би бол өөрөө сэтгэл зүйч биш шүү. Бисмээ зүйлийг хэлэхэд би аль болох уйлгүй гэчээгээд өөрийгөө хүчлээд нөгөө энгийн ярьдаг шиг инээж ярьж байгаа гэдгийг ойлгороо тэрнээсээ ч нэг юм хүний хэцүү зовлон дээр дөрөөлөөд инээгээд ярьж байгаа зүйл юусоо биш шүү. За ямар ном сонгож авсан бэ гэхлээр it is okay that you're not okay буюу чиний зүгээр биш байгаа чинь зүгээрээ гэх нэг ном. За тэгээд энэ дээр хамгийн түрүүлж юу хамгийн санаанд таалагдсан бэ гэхлээр яг одоо аавыгаа нас барсны дараа аавыгаа алдсны дараа хүмүүс миний сэтгэлийг засах гад надад маш ихээр үг хэлдэг. Тэр үг нь олонгод зүгээр дээ. Удахгүй сайхан болно доо. Учиртай байсан болоо л тэр ахлын тэр үг хэлдэг. Тэгээд мэдээж тэр хүмүүс амхандаа миний сэтгэл готрол шаналлыг ойлгоод тэрхүү зүйл багч гэсэн тус болох гээд хэлж байгаа ч гэсэн тэр үгнүүд миний бүр уурыг маш ихээр хүргэж байсан. Тэгээд номон дээр бичснээр болонгууд яадаг вэ гэхлээр эдгээр өгсөд яг одоо татны хүний алдсан дараагаар бидэрт ямар санагддаг вэ гэхлээр нэг юм одоо ичээсэн нэг юм чамайг ичээх гээд байгаа юм шиг эсвэл нэг юм чиний мэдрээд байгаа мэдрэмж чинь чухал биш юм шиг байдлаар мэдрэмж төрүүлээд байдаг. Нөгөө талаас уул нь хэлж байгаа хүн чамайг аль алстын тайлшруулж гад хэлээд байдаг. Тэгэхээр хоёр талаас хоёулаа хүсэж байгаа зүйлээ авч чаддгүй тийм хоёр талдаа win-win биш бүр lose буюу хоёр тал хоёулаа алдсан тийм байдалд ордог. Тэгээ энэ номон дээр нэг жишээ байгаа аахгүй юу? Сайн найз нь аавыгаа алдаад за тэгсэн чинь нөгөө Америкч нэлээд том штэ. Тэгээд нөгөө өөр өнцөг болон сууж байгаа хүмүүс нь одоо хэцүү байгааг чинь өрөвдөж байна, хэцүү байгааг нь ойлгож байна гэсэн тийм одоо өмнөлийн гэх юм уу? Захаа маш ихээр тэр хүн рүү явуулсан юм байл та. Тэгсэн чинь тэр хүн яагаад ингэж энэ бүх сайхан үгс, энэ бүх сэтгэлийн үгс миний уурыг хүргээд байгаа мэ бүр ингэж хамгийн сайхан үгсийг хүртэл би хамгийн муухай үгс шиг олж хараад байна гэж хэлсэн. За тэгсэн чинь одоо энэ хүний хэлсэн үг амар таалагдсан. Яагаад вэ гэхлээр яг ийм одоо дотны хүний алдчихсан тэр нэг харамслын мэдрэмжийг илүү болгоно гэсэн зүйл юусоо байдаггүй. Тэгээд хүмүүс одоо аливаа үгийг тайвшруулах гэж хэлж байгаа бол тайвшруулах гэсэн зүйл юусоо байхгүй. Тэгээд туслана гэж бодож байгаа зүйл эсрэгээрээ одоо хаалт замд явж байгаа нэг юм таны одоо ингээд айтайхан болох гэж явж байгаа замын хаалт шиг санагдаад эхэлдэг. Тэгээ ягаад ч нэг одоо хүний сэтгэлээсээ гарч байгаа өгнөд хүртэл нэг юм таныг чи ингэж унаалах ёстой, чи ингэж ёстой гэж зааварлаж байгаа юм шиг заавалж гашаа санагддаг болохоор тэгэж одоо ингээд тань муухагаар төрдөг гэж тайлбарсан. Тэгээд яагаад вэ гэсэн чинь бүр энэ үг миний амьдралыг гэх юм уу яг тухайн үеийн миний бодлыг маш ихээр өөрчлөлт тусалж чадсан. Тэр нь юу вэ гэсэн чинь одоо хүмүүс альва одоо дотны хүний алдсан үйл явдлыг яг л нэг тийм асуудал шиг хандаад байдаг. Өөрөөр хэлбэл асуудал юм чинь шийдэл хэрэгтэй. За шийдэл нь олонгууд сайхан үг явуулах юм байна. Одоо үгээр дэмжих байна гэж боддог. Тэгэхээр чи асуудал биш шүү дээ. Шийдэх ёстой асуудал биш. Энэ ямар нэгэн буруу зүйл юусоо биш. Нэг юм засах ёстой зүйл биш. Та одоо нэг угаалгын машинтай байж байгаа тэр нь эвдэрчээд өө чи ингэж засах ёстой гэж хэлж байгаа зүйл биш байхгүй юу? Засах ёсгүй зүйл. Тэгээ дээрэс нь чинь ямар нэгэн шийдэл хайж байгаа асуудал биш гэдгийг ойлгох хэрэгтэй. Тэгэнгүүт нөгөө ихэнх хүмүүс таны сайн найзууд, таны эргэн тойрны хүмүүс улангууд яг л эвдэрсэн угаалгын машин шиг засгаад танд авторик санал болгоод, сайн засварч санал болгоод байдаг. Гэтэл яг үнэндээ эн чинь ямар нэгэн эвдэрсэн асуудал биш байгаа даахгүй юу? Тэгээ бас нэг хүмүүс амар хэцүү байсан мэдрэмж нь юу вэ гэхлээр би ч гэсэн
би ч гэсэн аавыг алдахтаа гэдэг юм тантай амьхандаа одоо санал нэгдээд нөгөө нэг эмпати буюу таны мэдэрч байгааг би гэсэн мэдэрч байсан, би хэцүүг нь ойлгож байна гэж хэлэхэд таныг улам зовоочтой мэдрэмж. Одоо жишээ нь яг миний жишээн дээр яасан бэ гэхлээр би гадаадд сорж агаад тэгээд 2 жил Монголд хараагүй байж агаад ирсэн чинь хөл хорионд хоригдоод байх орондор манай аавнаас гарчсан байхгүй юу. Тэгээ би аавтайгаа 2 жил уулзаагүй байж байгаад алдчихсан гэсэн. Тэгэнгүүт одоо хэдий манай ээж насныхаа талаас илүү аавтай зүг өнгөрөөч гэсэн. Одоо манай агаа гэхэд 2 дүү ээжихээ хажууд уйлахгүйгээр чичээж байгаа эр хүн. За дүү гэхэд бол бүр юугаач мэдгүй нэг хамтан гээд бүгдээ л өөрийнхөө замаар зовж байгаа ч гэсэн яагаад ч би илүү зовж байгаа мэдрэмж төрөөдсөн. Яагаад тэгэхээр та нар бас баг үед хажууд нь байсан шүү дээ. Би байгаагүй шүү дээ. Би 2 жил байгаагүй уулзаагүй байж байгаад ингээ алдчихлаа шүү дээ. Би ингээд 2 жил гараас нь атгаагүй шүү гэсэн тийм мэдрэмж байгаад нэг юм айдас нэг юм уур бухимдлаатай амар төрөөдсөн. Тэгээ яг тэрнтэй адилхан одоо ингээд миний л одоо юу мэрий гимшил илүү, миний л одоо бухимдал, миний л харуулсал маш илүү. Та нарыг бол юу ч биш гэсэн хандлага хүн болгоны дотор бол төрнө. Тэр бол зөв. Яагаад тэгэхээр харуулсал гэдэг зүйл чинь уралдаа ерөөсөө биш. Тэгээ дээрээс нь тэрийг том жижиг гэж ерөөсөө хувааж болохгүй. Тэгээд би чамаас илүү зовж байгаа, би илүү тийм гэсэн зүйл ерөөсөө одоо таныг тайвшруулах ёсгүй гэдэг та ойлгох хэрэгтэй. Одоо жишээ нь ингээд таны нэг найз чинь би ч гэсэн аавыг алдсан юм аа. Тэгээд тэгж байгаа гайг болсон гэж ярьж байгаа л та тэрэнд ерөөсөө гутлах ёсгүй. Яагаад тэгэхээр тэр чинь бусдын амьдрал таны одоо мэдчихэж байгаа юм болгон чинь valid буюу та ингээд наадмын мэдрэх ёстой шүү. Тийм болохоор ингээд бусдын хэлж байгаа үгийг тийм урагдаа мэдээг битгий хүлээж аваарэ. Тэгээ ялангуяа нөгөө нэг би ч гэсэн аавыг алдаж байхдаа гэл нэг юм өөр хүний яриа сонсоход миний амар уур хүрдэг байсан байхгүй юу. Тэгээд угаасаа л үнэн яагаад гэвэл тэр хүний аав ч өөр, тэр хүн ч өөр, би ч өөр, манай аав ч өөр. Тэгэхээр ингээд энийг нэг тийм олимпийн тэмцээн шиг битгий хараарэ. Тэгээд хүн бүрийн алдж байгаа тийм хүний сайн хүний алдсан зүйл бол үнэн. Тэгээ бүгд бодит, тэгээ бүгд өөр. Тийм болохоор тэрийг юусэн ингээд адилхан илүү гарах шаардлага байхгүй. Тэгээ энийг олонгууд зүгээр нэг юм өрөөнөөс өөр юм авах гэж явж байгаад чихчийн хурууга одоо юмн зохих бүр чихчийн хурууга тайруулсан гэдэг тийм юм бодит юм шиг жишээгээр бити бодорой энэ чинь угаасаа хоёулаа өвчин хоёулаа идэвхүү байгаа юу идэвхүү гэдгийг ойлгох хэрэгтэй шүү. За бас дараагийн нэг ядаргаатай юм нь нэг юм ихтэй гэдэг үгээр бас хүмүүс амар хүнийг тайвшруулах гэж үздэг. Одоо ингээд нэг талаас нь бодох юм бол найз нөхөд 90 тарны хүн таны тайвшруулах гэж хэлж байгаа үгс бүрийг сүмжилж байгаа юм шиг санагдаж магадгүй. Гэхдээ ингэж хэлж байгаа нь ямар учиртай юм бэ гэхлээр тэр үгийг сонсоод таны уур чинь хурж байгаа бол таны уур хурж байгаа таны буруу биш шүү. Та тэгэж уурлах эрхтэй гэдэг талаас нь ярьж байгаа гэдэг болохоор тэр нь ямар үг вэ гэхлээр гэтэл чи одоо ингээд насаараа аавынхаа хайрыг эдэлцэн хүн шүү дээ. Эсвэл одоо жишээ нь одоо тэнгэрт ч арай дээр газар сайхан газар байгаа байхаа гэдэг ч юм уу тий. Нэг бол ингээд бараад одоо илүү жаргасан махаа баг ингэж зовжсаас амьд одоо өгцөн дээрээсэн махаа гэдэг юм уу. Тийм үгсээр хүнийг амар аргаалдаг. За миний хувьд энэ юу байсан бэ гэхлээр би гадаадд гацаад 5 сар гацаад зовж 5 сарын дараа ирээд тэгээ яг нөгөө 21 хоног буудал бараг хоригдож байх хооронд манай анаас барьчихсан байхгүй юу. Тэгээ би нөгөө 5 сар гацж явах зураа нөгөө нэгээ цэцэлтийн таваар пост биччихсэн. Тэгсэн чинь би яг ингээд за манай аавнаас барчглаа энэ тэрэ ингээд би улсын буруу шидрээс болоод ингээд аавтайгаа уулз чадахгүй өнгөрчлөө гэд пост бичсэн чинь нэг хүний хэлсэн үг нь за чи ядчил Монголдо ирчлээ штэ гэж хэлсэн заяа. Тэгээ бүр тэр үг миний бүр санаанаас одоо хүртэл гарахгүй би бүр одоо хүртэл ингээд аавыг бодонгоо тэр үг санаанд авч миний бүр уур хүрээд байдаг. Тэгээд энэ үг сонсоод таны уурч өөрч байгаа бол таны зөв. Яагаад тэгэхээр яг ингээд тийм үг сонсоод за ядчил чи Монголдо ирсэн тэгэхээр гуниглахаа бол. За аав чи илүү гоё газар байгаас тэгэхээр гуниглахаа бол гэж байгаа гэж санагдаад эхэлдэг. Тэгээ яагаад вэ гэхлээр хэдий одоо таны ойр дотны хүмүүс таныг сайхан зүйл мэдрээд арай тайвшрахыг хүсэж байгаа ч гэсэн яг л энэ нөгөө нэг таны одоо гимшиж байгаа гунлаж байгаа зүйлийг буруутгаад үүсгэж байгаа юм шиг мэдрэмж төрүүлдэг болохоор хүн ингэж урал нь ол зөв гэдгийг та ойлгох хэрэгтэй. Бас нэг ядаргаатай зүйл. За болох хэвээр болдоороо болсон болол гэдэг ч юм уу. Ялангуяа нөгөө манай шиг буддын шашин ихтэй улс болонгууд алтай хайрцаг гэнэ дээ шүү дээ. Тэгээ алтай хайрцаг нэнгүүт нь за явах цаг нь болсон байна гэдэг
юм уу тийм зүйл гардаг. Тэгэнгүүт тэрэн дээр нь хүмүүс дөрвөлөө за явах цаг нь болцсон юм байна. Болох ёстой юм болдгоороо болоод хоёр талынгаараа гэдэг үг бас хүмүүс амар хэвшгэлдэг. Англи дээр ч гэсэн болонгууд everything happens for a reason буюу шалтгаантай болоод тийж байгаа гэдэг үгээр хүнийг амар тайвшруулах гэж үздэг. Тэгэнгүүт ингээд нэг юм таны гуниглаж байгаа шалтгаан чинь одоо ямар нэгэн тийм хувь заяа нийлцүүлжтэй даваад гар гэж байгаа юм шиг тухайн хүнд мэдэгддэг. Тэгэхээр та тийм үг сонсоод уур чинь хурж байгаа бол таны буруу бас тахаад биш шүү. Яагаад та заавал тэр зүйлийг хүлээн зөвшөөрөөд нэрэл манай аван нутартай мэртэйгээд тайвшин гэсэн үг өрөөсөө биш. Тийм болохоор тиймэрхүү зүйлд уурлаад нэмээд өөрийгөө зовоож байгаа л битээ тэгэрээ. Тэгээ бас одоо жишээ нөгөө нэг айлын том ч юм уу хүмүүс хэлэхдээ за чи одоо ингээд аавчнаас барчсан юм чинь хүчтэй байх хэрэгтэй шүү гэдэг ч юм уу утгаар нь хүмүүс их үг хэлдэг. Шингүү тиймэрхүү ерөөсөө таныг тэгэж тийм хүчтэй байх мотивац болох зүйл ерөөсөө биш. Тэр бол бүгд худал зүйл. Тэгээд худлаа үг хизээч хүнд сайхан мэдрэмж төрүүлдэг вэ гэдгийг та ойлгох хэрэгтэй. Тэгээд дараагийн нэг чухал сэдэв болонгууд хүмүүс ер нь одоо сайн батны хүнээ алдсны дараах тийм харамслын мэдрэмжийг ерөөсөө тэгэж зөв утгаар хүлээж авдаггүй. Яагаад тэгэхээр яг нэг юм харамсал буюу grief гэдэг мэдрэмжийг нэг юм одоо энгийн гэх юм уу жаргалтай амьдралын яг хэсрэг зүйл шиг хүлээж аваад байдаг. Тэгээ яг л одоо нэг юм асуудал гараад тэрийгэ шийдээд хэдхэн сарын дараа буцаагаад энгийн байдалтай орох зүйл шиг хүлээж аваад байдаг. Тэгээ яг ингээд сайн судлах юм бол одоо Америкт ч юм уу Европод сэтгэл зүйн үйлчлэл маш ихэд хөгжсөн байдаг шүү дээ. Тэгэж тэр талаас нь харсан ч гэсэн тийм клиник судалгаан дээр яг ингэж харамслын талаарх судалгаа бас харьцангуй бага хийгдсэн байдаг. Тэгээ ягаад ч юм ерөнхийн нийтлэг ойлголт нь юу байдаг вэ гэхээр тийм харамсал, гуниглал, өвдөл гэдэг зүйлээ яг нэг юм чиний дотор яг нэг зүйл буруу байна. Чи нэг тийм одоо харанхуй мэдрэмжтэй нэг юм одоо муухай газар хоригчоод байна. Тэрнээсээ гараач гэсэн юм шиг тийм одоо зүйлээр ойлгоод байдаг. Гэхдээ ерөөсөө тийм биш аахгүй. Ягаад тэгэхээр та бүхний хүнээ алдаад гимшээд харамсаж байгаа гэдэг чинь та одоо амьдралаараа буруу амьдарч байна, зөв замлаараа явахгүй байна, одоо илүү сайн хүн болох гэж хичээхгүй байна гэсэн зүйл ерөөсөө биш. Тэгээд энэ хүн намыг бичсэн хүсгүй болонгууд нөхрөө алдсныхаа талаар энэ хүн намаа бичсэн байхгүй юу? За тэгсэн чинь одоо энэ хүсгүй нөхрөө алдсных дараа хүмүүс юу гэж хэлсэн бэ гэсэн чинь чи одоо феминист юм бэжэж эрэгтэй хүн алдчихад гутарч байгаа бол чичтэй сайн феминист биш юм байна гэж хэлсэн байгаа. За тэгээд эсвэл чи одоо ийм царайлаг, ийм хөөрхөн, ийм ухаалаг, ийм боловсралтай юм чинь удахгүй л одоо майт сайн хүнтэй сууж штэ гэдэг утгаар нь их олон зүйл хэлсэн гэж өөрөө бичсэн. Өөрөөр хэлбэл одоо ингээд энэ хүнийг алдсан одоо гэх юм уу энэ хүнийг алдсан зүйл нь танд буцаагаад нэг юм шинэ боломжийг авчрах юм шиг те нөгөө нэг хаалга хагдангууд нөгөө хаалга нэгдэн гэдэг шиг зүйлээр хүмүүс үхлийг их ойлгоод байдаг. Тийм зүйл ерөөсөө байхгүй. Эсвэл одоо жишээ нь хүүхдээ алдчихсан ээжэд за одоо хоёр сайхан хүүхдтэй бэж одоо бараг нэг хүүхдээ алдсан яах вэ ухааны юм шиг зүйл ярьдаг. Тийм зүйл үгүй. Тэгээд хүмүүс тэгэж хэлж байгаа л одоо тэр хүний сайхан сэтгэлээр сэтгэлэн сайхан юм да гэж бодвол үлдээхээс өөр арга юусаа байхгүй. Тэгээд дараагийн бас нэг асуудал нь болонгууд цаг хугацаа. Ялангуяа нөгөө манай Монгол шиг буддын шашинтай шарын шашин цангалсан газар болонгууд нөгөө 49 хоног гэж зарлцдаг. Тэгээд би шашныг өрөөсө буруудгах шүү зүгээр хүмүүсийн нийтлэг хандлага нь юу вэ гэхээр нэг юм 49 хоногийн дараа ягаад ч тэр хүнийг мартах хэрэгтэй юм шиг нөгөө буцаагаад энгийн буюу те хөлтөнд доторх жаргалтай гэдэг амьдралгаа буцаж орох хэрэгтэй юмсыг хүмүүс хүлээлтэд тавьчихдаг. Одоо чиний намын зохиогчийн хувьд болонгууд нэг юм хэцүү гуниглаад байсан чинь найз нь чи яасан бэ зүгээр гэж асуусан гэж байгаа байхгүй юу? Тэгсэн чинь үгүй би харин матик санаад гэж хэлж байгаа байхгүй нөхрөө санд ингээд тэгсэн чинь одоо хүртлөө гэж хэлж байгаа. Өөрөөр хэлбэл 5 хоногийн дараач 7 хоногийн дараач 5 жилийн дараач тэрхүү одоо таны татны хүний үхэл тун гуниг төрүүлж болцсохгүй угаасаа төрүүлэх болно. Ягаад тэгэхээр энэ чинь нэг тийм А зэгээс Б зэг рүү явж байгаа ерөөсөө тийм зам ерөөсөө би буцаж нэмээд автагдана. Та санах үедээ санана. Тэрийг та ойлгох хэрэгтэй. Анагаах ухааны хувьд болонгууд grief буюу нэг хүнээ алдсан тэрхүү харамслыг болонгууд тийм 6 сар хүртэл үргэлжилдэг гэж одоо тодорхойлдог. Намын зохиолчийн хэлж байгаагаар болонгууд яг ингээд иймэрдүү хүний хэцүү нэлээд гүн мэдрэмжийг анагаах ухаанаар
шууд тодорхойлж юусоо болохгүй. Тэгээд яг тэрийг нэг юм энгийн эрүүл байдалтай буцаж арах хугацаа мэтээр нөгөө дедлайн буюу альва зүйлийн нөгөө дуусах хугацаа гэж байдаг шүү дээ. Яг тэр шиг за би 6 сар болоод за би гутрахаа болох хэвээр байна гэж юусоо бодох зүйл биш. Яг нэг юм ханаа тусаад им уугаал за би эдэрнэ гэж арах зүйл биш гэдгийг ойлгох хэрэгтэй. Тэгээд дараагийн дурдах хэвээр зүйл нь болонгууд 1969 онд нэгэн тийм доктор бүсгүй ном бичсэн байдаг. Тэр ном нь олонгууд On Death, On Dying and Dying буюу үхэл болоод үхлийн талаарх номон дээрээ үхлийн дараах 5 үе шат гэдэг тийм ойлголтыг хамгийн гаргаж хэлсэн байдаг. Тэр ойлголт нь юу вэ гэхлээр за denial буюу хамгийн эхлээд хүн ямар нэгэн ойр дотныхоо хүнийг алдсныхаа дараагаар тухайн зүйлийг үгүйсгэж эхэлдэг гинэ. Үгүй манай аав өнгөрсөн байх ёсгүй, амьд ороод ирэх ёстой, хаалга тогшоол нэгүүд байж авах ёстой гэдэг ч юм уу те, нэг тийм итгэж чадахгүй тийм одоо үгүйсгэлийнхаа үр шат гэж байдаг. Дараагийн шат нь болонгууд anger буюу тийм уур бухимдлыг мэдэрдэг. Одоо аав дахиж хизээж хаалга тогшоож орж иргүй гэдэг одоо хүлийн зөвшөөрөөд тэрийгээ одоо ууралж гаргадаг гэх юм уу, тийм уурын үр шат. За 3 дахь үе шат нь яг вэ гэхлээр хүлийн зөвшөлдсөх үе шат. Өөрөөр хэлбэл одоо ингээд өөрийнхөө түүхийг хуваалцах ч юм уу, одоо тухайн хүнийхээ үхлийг арай бага зэргээр хүлийн зөвшөөрөөд одоо нэг тийм өөрийгөө ил гаргаж эхэлж байгаа үе. 4 дахь нь болонгууд гутарлын үе гэж байгаа. За гутарлын үе дээр хүмүүс яадаг вэ гэхлээр тийм юу ч болохгүй юм шиг, юу ч хүн туслахгүй юм шиг тийм хэцүү байдалд ордог. За 5 дахь үе нь болонгууд хүлийн зөвшөөрөх буюу за ерөөдөө бол энэ хүн миний амьдралд байхаа болчихсон юм байна. Тийм болохоор би одоо энгийн гэх юм уу амьдралдаа буцаад эргүүлээд амьдралж эхэлье гэж амьддаг үе хэлж байгаа. Гэхдээ нэг асуудал нь юу вэ гэхлээр хизээч энэхүү одоо үе шатыг давах зүйл нь нэг юм тоглоод үе давж байгаа юм шиг. За би одоо гутраа тусчлаа. За би одоо тэгээд та гэдэг шиг юусоо байдаггүй. Хүний одоо альва үхлийг давах шалтгаан өөр байдаг. Одоо чинь би эхлээд аавынхаа үхлийг хүлээн зөвшөөрөхгүй байж байгаа, дараа нь депрессэж болно. Энэ тав хизээж дараалалаа байхгүй байж болно. Та бас энэ 5 үе шат дээр буцаж хөржиж болно. Нэг юм энэ хамгаалж болцсохгүй зүйлээ. Тэгээ ялангуяа нөгөө нэг сэтгэл зүйчид юм уу, сэтгэл судлаачид энэхүү системийг дагаад за та одоо энэ 5 үйлдэлээр явж байгаа юм байна шүү гэд тайлбарлаад өөрийнхөө үйлчлэгчид тайлбарлаад хэлэнгүүт хизээч тэр нь амжилттай болдоггүй. Ягаад тэр хүн бол нэг өөр байдаг учраас тэгэхээр та одоо ингээд заавал би одоо энэ үе дээр явж байгаа юм байна да. За би одоо удахгүй зүгээр болоход яа ч юм уу гэх мэтэр өөрийгөө юм видео тоглоомыг олд бүр шиг битгий бодороо. Ягаад тэгэхээр заавал энэ 5 үйлчлэр явах албагүй, хүн болгоны хөөр. Одоо би жишээ нь заримдаа хүртэл хамгийн ихний үйлчлэл буюу хүлийн зөвшөөрөхгүй байх шатн дээрээ заримдаа орцсон явж идэг. Тэгээд заримдаа гутрахаараа ер нь ингээд бас цэцэн явж идэг. Тэгсэн хэрнээ заримдаа би ингээд уур хүрдэг гэх мэтэр ингээд энэ 5 үе шат хизээ үрж болно, бас дараалалаа байх албагүй гэдгийг ойлгох хэрэгтэй шүү. Тэгээд та одоо энэ 5 үе шатанд таарахгүй байхаараа яана би одоо ингээд зөв гунигалж чадахгүй байгаа юм байх та гэд нэмээд өөрийгөө зовоох гэдэг ийм зүйл юусоо байхгүй шүү. Тэгээд энэхүү намын зохиолч эмэгтэй одоо энэхүү намсын нөгөө энэхүү 5 үйлдэлтэй гаргаж бичсэн эмэгтэй хүртэл сүлд нь хэлсэн байдаг. Би одоо яагаад ингээд үхлийн дараах одоо харуулслах гэмшлиг нэг юм шугамн байдлаар бичих вэ? Ийм биш штэ гэдэг утгаараа өөрөө хэлсэн байдаг. Тэгэхээр бол энийг зохиосон хүн хүртэл тэгэж бодохгүй байхад заавал өөрийгөө энэхүү шугамн замд оруулах гээд байх шаардлага багтах шүү. Тэгээ бас нэг ярьж байна. Ярахаасаар аргагүй нэг зүйл нь юу вэ гэхлээр одоо яг ингээд нас хүн одоо ойр дотныхоо хүнийг алдчихингууд өөрөө ирэхгүй тийм ойр дотныхоо хүнийг алдсантай холбоотой кино ч юм уу зүйл ч юм уу тийм медиа хайгаад хэлдэм билээ. Миний хувьд бол тийм байсан. Тэгээд ихэнх тийм ном, медиа, кино одоо юу байдаг вэ гэхлээр өөрчлөлт шиг байдаг. Одоо жишээ нь өөрийнхөө хүүхдийг алдаад тэгэнгүүтээ тэрхүү үхлээс нь сэдэвлээд гэх юм уу өөр нэгэн шинжүүдийг бүтээсэн ч юм уу тий. Эсвэл нөхрөө алдаад жинхэнэ хайртайгаа авчирсан гэдэг ч юм уу гэх мэтэр яг дотны хүний үхлийг өөрчлөлтийг харуулад байдаг. Гэхдээ тийм биш шүү. Одоо таны дотны хүний үхэл заавал тийм сайн өөрчлөлт байх албагүй. Энэ чинь зүгээр амьдралын нэг хэсэг гэдэг утгаар нь ойлгоорой. Тэгээд та хэрвээ өөрчлөгдөж чадахгүй байвал
Тэр баг таны буруу биш шүү. Тэгээ хэдий бид нар одоо ингээ багасаа үлгэр уншаад сайхан төгсгөлд итгэж одоо ирсэн хүмүүс ч гэсэн яг амьдрал дээр байгаа энэхүү тийм чухал үхэл гэдэг ойлголтыг үлгэртээ битгий хольж утгаарай. Дараагийн нэг чухал сэдэв болонгууд хүний тарих хэрхэн ажилладаг вэ гэхээр ер нь бол альва зүйлээс заавал учир шалтгаан олоод тийм холбох гэдэг яриад байдаг. Одоо жишээ нь хүмүүс нөгөө ойлгохгүй зүйл гараад ирэнгүүт хуйлааны онол гаргаад ирдэ шүү дээ. Одоо жишээ нь хүн ер нь яа сан дээр очныг ойлгохгүй байх юм бол хичээгүй мэд гэл шууд тийм хуурамч зүйл гаргацдаг шиг яг тэрнтэй адилханаар хүн нас барчингууд тэгийг л гэсэн бол болчих байсан биш үү? Одоо шинэ хүнд хэрвээ алуулчихсан бол тэр хүн одоо шүн орой харанхуй газар яваагүй байхад болчих байсан байд гэх мэтэй шууд юм гаргалгаа гарах гаддаг. Эсвэл одоо чинь манай Монголд чинь хамгийн их нас барж байгаа шалтгаан бол чиний улмаас ялангуяа нөгөө 20-50 улс хүмүүс нас бараад тэгэнгүүт одоо нэг жоохон тасал хийсэн бол тэр имчилгээнд орсон бол амьд өгöж байсан байж магадгүй ч юм уу гэх мэт хүмүүс амир хэлж магадгүй. Гэхдээ үхэл гэдэг бол маш ойрхон байдаг зүйл. Тэр нэг тийм ганц одоо ийм уугаад ганц эмчилгээнд очоод ганц харанхуй газар явахгүй байлаа гэд танаас холддог зүйл юусоо биш гэдгийг та бас ойлгоорой. Тэгээ яг тэрнтэй холбоотойгоор хамгийн их болдог зүйл юу вэ гэхлээр нэг юм хохирогчийг буруутгах гад байдаг. Тэгээд энэ олонгууд ялцчгүй хүний тархинд цаанаас нь байдаг автомат үйлдэл гэх юм уу? За яагаад вэ гэхлээр бид одоо ямар нэгэн өвчтөй байгаа өөртөөгөө адилхан амтныг харангууд бидний тарих өөр ирэхгүй эвгүй болдог. За тэгээд эвгүй болдог болохоор тухайн хүнтэй холбогдох ямар нэгэн холбоо хайж эхлээд болтохгүй болонгууд нь шууд жажмент буюу тухайн хүний одоо дүгнээд буруугаар ойлгоод эхэлдэг. Наад захын жишээ гэх юм бол эмэгтэй хүний хүчирхийлэл төр ч юм уу тий чи одоо юу гүнссэн байсан юм хүчнэдэлгүй яг чи өөрөө хүсчихсэн юм шүү ч юм уу гэх мэтэр хүмүүс амир хэлдэг. Тэгээд тиймэрхүү зүйл одоо хүмүүний тархинд өөрөө ирэхгүй төрдөг. Энэ бол зүг зүйл биш ээ буруу тэгэж төрж байгаа бодлоо ил хэлэхгүй байхад болно. Тэгэхэд хүмүүс ил хэлж байгаа хүмүүс маш их байдаг. Тэгээ ялангуяа нөгөө нэг ойрдныхаа хүнээ алдсан байхад хохирогчийг нь буруутгаад чиний одоо мэдэрч байгаа өвдөл зовлон чинь одоо чиний буруу гэх мэтээр ойлгох хүмүүс маш их гарч ирнэ. Тэр үед та аль болох тэр хүний үгэнд автахгүй хайж чигээрээ. За дараагийн нэг амар ядаргаатай зүйл нь олонгууд нэг юм хит эерэг байдал бас хүнд амар гай болдог. Нэг хаа газар хитрхи эерэг хүмүүс ямар ч удаа цөрөг зүйлээс эерэг юм их хардаг хүмүүс байдаг шүү дээ. Тэр хүмүүс жаргалтай байгаа сайхан байна. Одоо эвдэл түгээгдэт байгаа нь сайхан байна. Гэхдээ ялангуяа юм хэцүү зүйл төр бол маш гай болдог. Тэгээ ягаад ч нэг юм одоо их зовхон бол ирээдүйд жаргана гэдэг ч юм уу те зовсны эцэс жаргана гэх мэтэр үгийг амар хэлдэг. Тэр болонгууд тийм одоо барууны эртний шашнээс гаралтай үг. Тэгээ тэрхүү үгэн дээр тулгуурлаад нэг юм чи одоо удахгүй сайн болох ёстой ч юм шиг. Нэг бол нэг юм чи буруу зүйл хийсэн болохоор чи одоо бурхны гэх юм уу уурлуулсан болохоор одоо ингээд чи зовж байгаа маа гэдэг ч юм. Нэг бол чи удахгүй жарах гэдэг болохоор ингээд зовоод байгаа маа гэх ойлгуулдаг. Та юу ч буруу хийгээгүй. Та тухайн хүнийг алаагүй л бол та юу ч буруу хийгээгүй. Миний жишээн дээр гэх юм бол одоо ингээд би 5 сар Японд гацж байх зураа гадаадд гацж байгаа бусад эрэгтэй туслах гад нэг юм хандвийн аян өргнүүлээд гарах хүнийг гэртний хариулт ашигласан байхгүй юу? Ягаад тэгэхээр одоо ингээд элчин сайдаас залгаал за одоо ингээд онгоцны нэг судал гарцсан шүү. Та одоо маргааш суугаа явах уу гэж асууждаг. Тэгээд маргаашаа сууж явах завтай боломжтой бол энэ одоо сая төгрөгийг хийшээгээ хийгээд бодлогочлоо гэж хэлдэг. Тэгэнгүүт тийм мөнгөгүй хүмүүс маш их байгаа. Зөндөө олон хүмүүс судал алдчихсан. Тэрнээс сэргийлгээ тийм хандвийн аян өрнүүлсэн баггүй юу? Тэгээд би бас өөрөө одоо ямар ч мөнгөгүй өөрөө бас гатцсан одоо айлын хажуу өрөөнд гуйж байж байгаа ч гэсэн тэгэж одоо хүн туслаа явж байгаа шүү дээ. Тэгээд бүр ингэж зовж 5 сар зовсныхаа дараа тэгээ хамгийн гол нь 5 сар зовж хооронд миний урдуур арын хаалгаар амар олон хүмүүс Монгол руу буцаж байгаа байхгүй юу? Тэгээд тэр хоорондоор дахиад 21 хоног буудалд ямар ч өөр улсад 21 хоног карантинд байхгүй дандаа 7 хоногоос бага байхад манай улс 21 хоног болгож байсан тийм сонин системийн алдаанаас болоод яавтайгаа уулзах чадахгүй байхад
Тийм ковид юм чи хараагүй ковидаас л угаасаа зөндөө л хүмүүс алдсан гэх мэтэр тийм өөр зүйл рүү буруутгах хүмүүс маш их байсан. Тэгээд манай аав ковидаар нас бараагүй зү. Би ямар аавыгаа амьд байлдаг гэдэг юм. Би зүгээр л аавыгаа нас барахаас өмнө 2 жил уулзаагүй байсан аавтайгаа ганц уулзаад бухан дээрээ өнөрлүүлсэн бол би ингээд санаа амрах байсан зүйл дээр шууд ингээд өөр зүйл рүү бас буруутгах хүмүүс амар их байдаг. Бас тэр хүний үгийг сонсороо ягаал тэр хүмүүс ингээд нэг юм яах учраа олохгүйгээр шууд ингээд өөр хариу хайгаад тань туслаад байгаа санаа нь бол тэр. Тэгэхээр тэр хүнийг шууд хэлсэн үг нь тоохгүй тийм юм ярьж ахтан дотроо шал өөрөө бодож сэтгэж одоо хит эерэг хүмүүсээс өөрийнхөө зайг барьж эхлээрээ. За тэгээ одоо ингээд ярангууд яг нэг юм нэг орчин үеийн хүмүүс гэх юм уу юу гэж боддоггүй гэхлээр альва тийм үхэлтэй холбоотой зүйлийг яг нэг юм on off асаах унтрах гэдэг даардаг гэрлийн товчлуушаа сандаг. Өөрөөр хэлбэл за нэг бол та одоо ингээд миний хувьд гэх юм бол чинь за аавынхаа үхэлд байнга харуулсаад харамсаад насаараа одоо тийм юу гэмээр чинь тий хохиржийн дүрд хувраад явах. Эсвэл тэрийг мартаад тэрнийг давж гараад баад жаргалтай харсайхаа амьдралаа эхлүүлэх тийм хоёр зам хуваачаад байдаг. Гэхдээ энэхүү намын бичсэн хүний хувьд хэлж байгаа болонгууд хоёр зам бишээ голдон дахиад нэг зам зурья. Дундаж зам буюу голоор нь явах замыг бид зурья. За тэгээд тэрхүү тэр голоор нь зураад нэг юм хэд гонглохгүй гэхдээ бас хэд тэрийг одоо өөрийгөө хүчилж мартуулаа дараа нь зовхгүйгээр биш яг голоор нь явахын тулд хүн юу хийх ёстой вэ гэхлээр нэгт хүлээн зөвшөөрөх ёстой. Тэгээ хүлээн зөвшөөрөхлээр за аав нас барцсан окей гэж явах юусоо биш. Тэр нь юу вэ гэхлээр аавынхаа талаар ярих. Одоо аавтаа уурчин хурж байгаа бол ярих. Одоо тэрийг эзэлдэг гэх юм уу? Тийм байдлаар их нээлттэй байх ёстой гэж байгаа. Тэгээд энэ миний хувьд яаж хэлсэн бэ гэхлээр би тусдаа нэг жижигхэн төвхөр гаргаж байгаа. Нөгөө нэг одоо аавыгаа сансан үедээ ч юм уу аавтаа яг ямар мэдэрч тэр бүгдийг бичдэг байсан. Тэгээ заавал тэр сайн байх албагүй. За манай аав сайн хүн байсан би санжин гэдэг утгаараа биш. Одоо хэцүү юм болонгоо та одоо намайг ийм үд орхоо юм гэдэг ямар утгатай юм бэ? Би одоо ингээд таньгүй зовж штэ гэдэг ч юм уу. Одоо аавтаа гомдож байгаа бол аавтаа ууралж байгаа бүгдийг биччихсэн. Яг тэгэж одоо өөрт мэдэрч байгаа мэдрэмж бүрээ эерэг сур өөрөө нь ялахгүй. Тэгэхээр хүн одоо илүү өөрийнхөө байдлыг ойлгож илүүтэй байдлаар харж эхэлдэг. Явал номон дээр олонгод ойр дотныхаа хүнд илүү сайн яриад те өөрийнхөө талаар ярьдаг ч юм уу одоо өөртөө юу мэдж байгаа сайн яар гэж бичсэн ч гэсэн миний хувьд бол тэгхэн эвгүй байсан болохоор таасан дээр бичсэн. Тэгэхээр та одоо яг өөр тайдал тохир гаргаар нь тэгэж өөрийнхөө алдсан хүний талаар сайнтай муунтай сүрхтэй муутай бүгднтэй нэг ингээд бодит мэдрэмжээ уулгаарай. За бас нэг ойлгох ёстой зүйл нь юу вэ гэхлээр одоо нас барсан хүнийгаа араас нь харамсал болонгууд цаг хугацаатай. За ягаад тэгэхээр ялангуяа хамгийн мэдчихэд удаагүй байхад бол бүх зүйл танд амар хэцүү нэг юм таныг доромжлооч байгаа юм санагддаг. Миний хувьд жишээ нь зүгээр ингээд аавынхаа талаар ярьж байгаа хүн хүртэл миний бүр уурыг амар хүрчихсэн. Одоо би ингээд 8 сард аавыгаа алдсан байхгүй юу? Тэгээд 2-3 сарын дараа би гадуур явж байгаад нэг охин аавтай амар хэрхэлж байгаа хараад миний бүр ингээд уур гэх юм уу нэг юм одоо найз залууга баг өөр охинтой явж байгаа харцсан юм шиг нэг тийм хартхан цаашаа нэг тийм амар сайн уур амар хөвөөд гэсэн. Гэсэн чинь энэ номон дээр бичиж байгаагаар олонгууд одоо та хайртай хүнээ алтангууд та хайртай хүнээ алдаад хайртай хүнээ өнгөрсөндөө цуг алдчихж байгаа юусоо бишээ. Та хайртай хүнсэн байж болох ирээдүг бас алдчихж байгаамаа. Тэгээд одоо ирээдүйд цуг хийж болох байсан зүйлс одоо эднтэйгээ цуг хийж болох байсан зүйлсэд бүх боломжуудаа давхар алдчихэдэг. Тэгээ хүмүүс олонгууд их хөвчлэн нөгөө нэг өнгөрсөнтэй боддог. Гэтэл тийм бол биш. Ирээдүгөө бас алдсан болохоор тийм мэдрэмж төрж байгаа нь бол эрүүл зүйл. Тэгээ ялангуяа яг нөгөө нэг одоо ойр дотныхаа хүнийг алдаад удаагүй байгаа бол та гадуур явахаасаа хүртэл уур хурж эхэлдэг. Ягаад гэвэл гүндэг гүнтэйгээ таарчих юм бол хөөе минь надад зүгээрөөсөө сонссон хэвээр хэцүү юм болсон билээ гэж хэлдэг. Тэр асуултаас цухтаагаад номын зохиолч гэхэд бол хүнсээ цуглахыг хүлээж 10 цагаас хойш ордог байсан байгаа. Зүгээр зүг магнах руу орох гэж гүндэг гүн таарчихгүй гэсэн айцнаасаа болоод тэгээ тийм болохоор хүнтэй хэрэг уулзаа нөгөө тэрний талаар ярмааргүй байгаа бол шууд хэлчихэж байгаарэ. Одоо ингээд хүү минь зүгээрөө гэх юм бол найз нь энэ талаар ярмааргүй байна гэж хэлчих хэвээр зүйл дээр манай монголч чинь нэрлэхүү штэ. Үгүй гэж ингээд ярих гэдэг тийх алахгүй шүү. Та заавал нөгөө хүнийхээ сэтгэлийг бодоод өөрийнхөө сэтгэлийг хоёр тавьж болохгүй. Таны сэтгэл одоогоор нэгт байх ёстой шүү.
За тэгээд хамгийн сүүлд хэлэхэд бол нөгөө нэг ойр дотныхоо хүнийг алдчихад та заавал одоо өмнөх байсан ч байх гэдэг албагүй. За миний хувьд яасан бэ гэхлээр манай ээж нилээ тий боддгийн шаштай хүн гэхгүй юу. Тэгээд нөгөө нэг аавын газар дээр дандаа одоо зуул өргөн, цэцэг өргөн, одоо лам автод ном уншуулна гэх мэт юм хийдэг. А би болонгууд нөгөө шилэн ухаанч үзэлтэй, шашингүй үзэлтэй, тий атеист хүн болохоор тийм юм ерөөсөө итгэдэггүй. Тэгээд одоо би ээжигээ дагаад лам ном дээр ч юм уу явангууд хүмүүс амир хүүе чи ч одоо тийм бичлэг хийдэг гэж гэдэг ч юм утгаар нь намайг амир шоолдог байсан. Та хэрвээ таны мэдих ойртны хүн чинь ойртныхаа хүнийг алдсан бол тиймэрдүү зүйлд явуулж байгаарэ. Одоо тэр хүнд нэгтгэж бай, итгэхгүй ч бай. Ямар нэгэн байдлаар тайвширлыг мэдэрхийг хүсэж байгаа. Тэгээд тэр үед нь одоо хүчээр гэх юм уу шоолоод хүүе одоо даанаа шилэн ухаан ярьдсан бийжээж лам дээр очицсан явжтэй гэх мэтэр хэлэх бол амар соёлгүй зүйл. Та амхандаа сэтгэлийг нь засгаад гоёор хэлж байгаа ч гэсэн нөгөө хүн тайвшрал олгочж байвал юу ч хамаагүй хийхэд гэлэн үе байгаа болохоор тэрийг нь ойлгоод та ч гэсэн тийм зүйл дээр одоо ингээд өмнөх өөрөөсөө өөр зүйл хийж ингэж санаа зовхгүйгээр өөрийнхөө хүснийг хийгээрэй. За тэгээд яг одоо хувийнхаа зүгээс ярих юм бол би аавыгаа эхлээд угаасаа эхний хэдэн сар бол амар санчаасан. Дараа нэг хизээ сансан бэ гэсэн чинь би анх удаа нэг юм төслийн ард ганцаараа би дагаад гэх юм уу одоо ахлаад гарсан байхгүй юу. Яг тэр бүр аавыг амар сансан. Уул нөгөө нэг одоо хэцүү үед л аавыг аяг санах юм болов гэж бодсон чи эсэргээрээ тийм жаргалтай альва зүйлийг хийж бүтээсэн жаргалтай үе дээр хүн амар сандын билээ. Нэг тийм энийгээ хуваалцах хүн хайдаг гэх юм уу. Тэгэхээр та одоо ирээдүйд одоо ганцхан хэцүү үед би сайхан ад жаргалтай үедээ хүртэл энийгээ хуваалцах хүнтэй ясан ба сайхандаа гэх мэтээр сандын билээ шүү. Тэгээд одоо хэдий 4 жил болж байгаа ч гэсэн би зүгээр ганц бичлэг хэдэн удаа уйлаад хэдэн удаа зогсож байгаа хүртэл мэдэхгүй байт. Тэгэхээр одоо ингээд таны мэдэрж байгаа болгон чинь үнэн бодит. Тэгээд тэрийг үгүйсгэж байгаа хүн болгон бол таны эсрэг байгаа гэсэн. Тэгээд одоо үнэхээр гундалмаар шаналмаар байгаа шаналлах хэрэгтэй. Хүмүүсийн хэлж байгаа үгийг аль болох тоохгүй байх хичээгээрээ. Тэгээд угаасаа уурч хөрөгцөн бол зөв. Уурч хөрж байгаа бол уурандаа автахгүйгээр уураа гаргаарай. Тэгээд таны мэдэрж байгаа болгон чинь бодит юу гэдгийг хэлмээрээ. За тэгээд дараагийн үзлэгээрээ уулзцгаая.